Хай, намайг Сумья гэдэг. Нөхөр 3 хүүхдийн хамт Австрали улсын Линц хотод амьдардаг. Би та нарт энгийн 2 дахь өдөр хэрхэн өнгөрснөө харуулъя. Манай бага одоо 4 сартай. Надад өглөө эрт 5 цагт сэрэх хүсэл байдаг ч чадахгүй л байна. Арай гэж 6:30-д босоход манай 3 намайг сонсоод зөрчигдөг. Ялангуяа том охин маань цэцэрлэгтээ явах амар дуртай. Хүүхдүүдтэй айл байнда дурмын дагуу уйлалднаа бас. Өглөөний хөнгөн цайгаа гяс суучаад 3 охиноо хувцлаад том охиноо хөргөхээр гарнаа. Манай хүн ажилдаа үүрээр явчихдаг. Өдөр ажиллаад хараад охиноо авах боломжтой болчихдог нэх гоё. Өнөөдөр нэг газар тэрмэнтэй яг цагтаа л очихгүй бол болохгүй. Санаас манай охины цэцэрлэгт хүнсний болонтой гэх юм уу? Өдөр-өдөртөө өөр хоол хүнс тавьчихдаг. Хэрэгтэйг өнгөө аваарай гэд өнөөдөр зөндөө талгарч гэж. Дараа нь бид араб дэлгүүр халтруудын дэлгүүрээс ухаан аваад жаахан хүнс аваад тарсан. Гэртээ ирээд амсгээж амраад багахан хичээлээ үзнэ бас. Хуучлаарай гермалны багшаа жилийн дотор сумлах биш сугарчил байна да. Б1-2 дээр эргэлдэж сунөө. Хамс хийж амрахгүй бол суудаа шод байдаг боллоо. Сэтгэл санаа тайван бол бас ч гэж гайгүй. Гэтэл миний даавар гэж нэг бол дэшээ нэг бол доошоо. Гоё. Манай хүн ажилласаа тарж ирээд бид 2:30 цагтаа амжиж утсан. Дараа нь том охин очиж яваад гадуур жаал алхсан. Өнөөдрийн ажил нэг иймэрхүү байлаа. Хамт байсанд баярлалаа.